Яг одоо уг нь бол би өнөөдөр улсын хурал дээр одоо тэр шүмжлээл байна лээ. Шүмжлээл байна. Төсвийн тодтголыг шүмжлээл байна лээ. 10,000 ямар учиртай юм бэ гэдгийг тайлбарлах гэж оролцсон. 10,000 ямар учиртай юм бэ. Уг нь бол би чи дөрөвний өөрөө чинь хэлсэн нэг санаан дээр л. Би зөв биз дээ тийм ээ. Үгүй ээ. Өнөөдөр та улсын хурал дээр бол улс төр хийж байгаа. Тэр чинь зөв бас. Биш. Тийм ээ. Харин тийм ээ. Би бол ихтэй нэг зүйлийг хэлээд байна. Яг нь зүгээр популист одоо улс төр социалист дурлалд зарласан амлалтуудын тухай ярьж байгаа бол үнэхээр зөв. Үнэхээр энийг болмоор энэ чинь одоо байгаа хамгийн батаргаад одоо бид нар чинь хуваарлагдаагүй үйлдвэрийнхээ ашгийг хүртэл одоо тараад суух тухай ярьж байгаа л. Тиймэрхүү юм би. Тэрийг болох ёстой гэдэг нь. Тэгтээ одоо 10,000 ингээд одоо тайлбарлах юм уу? Яг уг нь би өнөөдөр их хурлын эдэр дээр зөндөө тайлбарласан. Зүгээр ганцхан зүйл хэлэхэд би тэрний чинь сонссон учраас л асуугаад байгаа байхгүй. Чи суманд очиод гэрэл чалгаа гэж. Үгүй тэр сум чи яаж гэрэл болох юм бэ? Яг тэгвэл тэр сумд нэг төсвийн цөөхөн дүн ажилтаа бусд нь бүгд ажиллав. Орлогогүй юу ч байдгаа одоо ирсэн. Өөрөөр тэр сумын одоо нэг зах зээл гэх юм бол тэнд ямар ч мөнгө тэгээ харанхуй байж явах ёстой юм шүү дээ тийм. Үгүй. Харин тийм учраас би хэлээд байна шүү дээ. Харин гэгээтэй уулах гэж 10,000 өгч байгаа маяг ярихаар зэрэглэж тэр ярьж байна. Үгүй 10,000 өгдөгөр гэрэл асдаг бол өгмөр байна. Тий, асна. Асхад л хэрэг учир байгаа байхгүй. Асна гэж байгаа учраас би өнөөдөр асхын тайлбарлалаа шүү дээ зөндөө. Асх юм аа гэдэг. Зөндөө тоомоо иштэ тайлбарласан. Чи өнөөдөр ер нь хальт тарсан юм шиг санагдаад тэр миний тэрийг 10,000-ыг өгснөөр бол жишээлбэл тухайн гэрүүлийн одоо нийгмийн асуудлыг тэр хүүхдийн ирээдүйн хөгжлийн асуудлыг шийдэж чадахгүй л би өнөөдөр юу ярих гээд байна вэ гэхээр бол за Ганбаатар маань улсын төсөв ярьж байна. Жишээлбэл энэ чуулганаар ашигт малтмуулын тухай хууль ярих хэрэгтэй. Яриад нэг тийш нь гаргахад бол монголчууд бидэнд Монголын хөгжилд асар их том шин бололцоо гарч ирж байгаа байхгүй юу? Манай төсөв ер нь явж нэг тэрбум. Гэтэл манай газар нутаг дээр бидний аз болж энэ жилийн нэг төсвөөс 300 дахин илүү хэмжээний үнэлгээтэй тийм орд газар байна. Энийг чухамхүү яаж ашиглах вэ? Өөртөө ашигтай. Өрөөл бусдад сонирхолтой байхаар. Энийг бол төрийн бодлогын үүднээс шийдэх бололцоо нь бол одоо байгаа байхгүй юу? Байгаа юм. Тэгэд одоо гэтэл шийдэж чадна гэдэг итгэл үнэмшил бол надад алга байна. Яагаад вэ? Яагаад гэвэл энэ бол улсын хөгжлийн асуудал гэхээсээ улс төрийн одоо тийм нэлээд модны сэдв болцсон. Ашигт малтмуулын тухай сэдвээр мэддэггүй хүн гэж байхгүй болцсон. Бүгд мэдж байна. Энэний үр дүнд юу вэ гэхээр эсвэл энэ хууль батлагдаж чадахгүй, эсвэл батлагдсан ч тэр 300 тэрбум долларын одоо үнэлгээтэй энэ зүйл манай одоо эдийн засгийн чадварыг нэмэгдүүлэх тийм бодит хүчин зүйл болж чадахгүй. Тийм учраас бид бол сонгууль нэг 10,000 төгрөгийг нэг хүүхдэд өгөхгүй тухай асуудал яриад. Уг нь болдгсон бол 10,000 биш. 100,000 1 сая төгрөгийг тэр хүүхдэд нөх бололцоо тэр төслийн дагуу хэрэг бид зөв хуулиа гаргаад чадвал байгаа байхгүй юу? яг түрүүнийх сэдвүүрөө эргэж байгаа л тэр ашигт малтмал таарсан. Өнөөдөр түрүү хэлсэн тийм ээ. Захын хүн манайх 51% 40-с хөг энэ төргээд яриад ингээл улс төрчдийн улс төржүүлэл ингэж л. Гэтэл манайд чинь хууль бий тийм үү? Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу энэ бүх юм чинь зөв явж байгаа юм буруу явж байгаа юм гэдэг дээр ягаад нэг утгатай хариулт гэж болох байна. Тэгээ тэрний чинь тэгээд нөгөө улс төрчид төрөн шийдэх ёстой шүү дээ. Улс төрчид нь ард түмэнд хайртай болохгүй зарим нь хуулиас илүү худлаа юм яриад илүү юм амлаад өгч болох юм шиг яриад тийм манайх 30% нь авч болно ч гэдэг юм уу 51% нь авч болно ч гэдэг юм уу гэх мэтлэн. Бүхий л салбар дээр одоо жишээлбэл төрийн тогтвортой нэгдсэн хувилбартай нэлээд шинжлэх ухааны үндсэлтэй тийм бодлого боловсруулах одоо юуны одоо хүчин чадал потенциал бидэнд бий юу? Уг нь бий. Чухамхүү улс төрийн намуудад байгаа ч улсуудаас ийм сайхан санаанууд гардаг улс төрийн намын хүрээлэлд
огт байхгүй улсууд маш сайхан санаанууд гардаг. Гагцхүү тэр нь төрийн бодлого болж боловсруулах одоо хэмжээндээ боловсрогдоод батлагдаад гараад ирсэн дараах хэрэгж хэмжээндээ л бид нар одоо асар их бэрхшээлтэй өөрөө өөрсдөө бий болгосон бэрхшээлтэй тулгараад байгаа байхгүй. Бидэнд бол өнөөдөр ингээд нийтээр нь аваад явж байгаа тийм олон улсын том байгууллага чалга байна. Нөгөө яриад байдаг нэг гараар удирддаг хүний юм чалга байна. Сайхан л байна да цөмөрөө чөлөөтэй байна. А юу дутагдаад байна вэ гэхээр бол чухамхүү энэ төрийн бодлого, Монгол төрийн бодлого дутагдаад байгаа байхгүй. Тэр бодлого нь бол эсвэл 4 жил хэрэгждэг, дараагийн хүчин гарч ирээ төрүүчийн хэрэгжүүлсэн бодлогыг үгүйсгдэг, шинээр юм гаргах гэж хичээдэг. 4 жилийн дотор амжснаас амжааг нь илүү болдог. Тэрнээсээ бол шүүмжлүүлдэг, засгийн эрхээ нөгөөдөгтөө өгдөг. Тэгээ ингээд нэг ийм тоглоомор бид чинь ингээд 16 жил явчихлаа шүү дээ. За зарим үед бол тэр 4 жилд нь ажиллах бололцоог нь ч олохгүй 1-2 жил болгоол унгаад байна шүү дээ. Ингээд төрийн чадвар үнэхээр чадвар үнэхээр дэндүүсүүд байгаа байхгүй төр дэндүүсүүд байгаа. Тэгээ би одоо тэр ашигт төлбөрийн тухай асуудлаар бол маш тодорхой хариултуудыг бол өгөхгүй бол хүмүүс бухимсаар л. Одоо сая хоёр томхон айлчлалтай тийм нэг нь одоо Америкаас төрийн нарийн бичгийн дарга байсан Джеймс Бейкер яриг явлаа. Тэр аюухан майнстаа маш хурдан гэрээ байгуулагддаг шахалт хийчихлээ. Гэтэл одоо Оросын гадаад хэргийн сайд бас айлчлал дээр явж байна. Энд чи юу болоод байна вэ? Бид нар ер нь эцээц бид нар монголчууд асуудлыг шийдэхгүй гадны хүчин зүйлээр шийдэгдэх хэрэгтэй болчиход одоо тэр их хөрж байгаа хүмүүс шийдлийг чадхаа байгаад ингээд айгаа цудаг болчихдөг юм уу яадаг юм тийм. Энэ сайн шүү дээ. Тэр хоёр ирж ийн. Тэр хоёр хүн ирж ийн гэдэг бол сайн байхгүй. Хизээ байтлаа. Тийм ээ. Бараг нэгэн өдөр ингэж одоо нэг ёсондоо хадаг барьж ирж байгаа байхгүй. Тэр тим нөхцөл нь бол бүрлдчихэд байгаа юм. Одоо энэ бол бидний давуу тал. Үнэхээр одоо дэлхийн эдийн засаг, за бүс нутгийн эдийн засаг түүний дотор хятадын хөгжил гэж одоо дэлхийг тодорхойлж байгаа, дэлхийд нэлээд том жин дарж байгаа ийм хүчин зүйл байна шүү дээ. Ийм үед одоо Монголын газар нутгаар байгаа байгалийн ашигт малтмал үнэхээр олонний анхааралд орж байна. Дэлхийн том гүрнүүдийн анхаарлын төвд орж байна. Тэрний илрэл болоод одоо жишээлбэл төрийн нарийн бичгийн дарга байсан хүн, одоо гадаад хэргийн сайд хийж байгаа хүн үржирч гуйж байгаа юм шүү дээ биднийг. Тэр бол сайн. Тэгвэл асуудлыг тэдний гуйснаар шийдэх биш. Монголчууд Монгол улсын хөгжилд чухам аль хувилбар, ямар хууль, ямар нөхцөл байдал, ямар гэрээ хилцэл ашигтай байх вэ гэдгийг хэн шийдэх ёстой вэ гэхээр улс төрийн намууд биш. Монголын төр шийдэх ёстой юм. Монголын төр тийм бодлогоо боловсруулах чадвартай.